Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр 3 дахь өдөр. Уг нь би 3 дахь өдөр баг юу ч хийхгүй, дасгалж хийхгүй, зөвхөн хүүхдүүдтэйгээ тоглож юм уу хичээлээ хийж унждаг байгаа. Хичээлж урдаггүй, орчуулах ч хийдэггүй. Гэсэн чи өнөөдөр гадаа айгуу гоё нартай байгаад гинт наастар хөдлөд. Би уг нь удахгүй хаврын их цэвэрлэгээ эхлэнэ гэж бодож байсан. Тэгэд өнөөдөр хөөрөөд ямар ч байсан галтгоогоо цэвэрлжлээ. Цонхоо зөвхөн дотор талаас нугаасан, гадна талаас нугаахаараа болоогүй хүүтэн байна. Өчигдөр ийм телефон авсан. Оросод айлууд хавар болохоор гэртээ юм телефон авч тавьдаг байгаа. Тэгээд миний сав баг учраас би цуган ширхгийг авсан. Тэгээд лаануудаа гаргаж ирлээ. Лаануудаа дахиад шинжилж хитэн шинэ лаахгүй бол энэ хэд нэлийн хуужирсан маань ийм гоё шинэ альчуур шинж baах уу. Ийм альчуураа гаргаж ирж дивслээ. Тэгээд энэ үгээр чи нэг юм хийгээгүй. Пэж авгаасан байгаа өнөдөр. Ерөнхийдөө түнбүш хүмүүш бүх юмудаа гагаад юугаа бас угаасан. Тухайн бас угаасан энэ доотлын дүн бушруудыг бүгдийг угаасан. Ер нь хөрөгчнөөс бусдыг бүгдийг угааж цэвэрлээ. Тэр тэгэхээр усны фильтрийг би энэ аян угаадаг машин руу хийсэн. Данхаа аян угаадаг машин руу хийсэн ба. Одоо угааж байна. Тэгээд нааг цэвэрлэгээ юугаар хийдэг вэ гэж асууад байсан. Ийм нэг удаагийн альчуураар хийдэг. Бас нэг ийм альчуур байгаа. Цонх энэ угаадаг. Тэгээд мистер Москвод ашигласан байгаа. Энэ болохоор 100 мл уксус, 100 мл спирт, 150 мл ус нэмээд ийм шингэн хийждэг би. Тэгээ зөндөө уддаг. Энэгээр болохоор түн бүшиг янз бүрийн эмейлтууд энэ ханы бэлтэн энэ бүх юм энэгээр удаг байгаа. Давхар вирусыг арилгаад байгаа гэсэн үг. Тэгээд энэ болохоор зүгээр ингийн угаалдвар. Надад ийм гоё проблем байдیں۔ Цэвэрлэгээ хийдэг. Энэ болохоор бүх юм толбыг орилгадаг. Ерөөсөө одоо ингээл манайх чин цагаан юм юу та болохоор тий. Стайлишны цаа буюу хоол бэлддэг юм уу маань цагаан болохоор чинь байнгын ингээд толб үлдчихдэг. Заримдаа томатны паста, заримдаа хар цай антер ингээд толб үлдчихдэг. Тэнгүүд ийм борлоноор болдог борлон ба угаагаад авах тусам жижигэрдэг, жижигэрсээр га тэгээд дуустдаг гэсэн үг. Тэгээд галдгоонд бол зүгээр ингийн үед ийм шингэн савн хэрэгэлдэг. Шингэн савгаар ойр зүрийн энд юу гэдгийг альчуур, тэгээд махны мод энэ төрийг угаадаг байгаа. Бусдын бүгд би аян угаадаг машинд угаадаг. Имэрхүү байна. Өнөөдөр миний хийсэн ажил гялал заал гоёгод. За ингээд өнөөдөр их ажиллаа хэмжүүлсэн хүн чинь ганц нэг вино шимсэн шгэ. Гавтлаар тахгүй. Цум цэвэрлэгээ ажил галтгоонд сайхан кайф идлээ сууж байна да. Ийм амар жимсний шүүс та нар авч угаарай. Айгуу сайн шүү. Зураг сүнсний үйл ажиллагаа, ер нь холестерин гадагшлуулах гэдэг уншаад байвал маш их үр дүнтэй. Ойр дөрн сонин сайхан юу байна? Та идээр YouTube дээр уулзаагүй нуудсан байна. Яг ингэж царайгаа харж уулзаагүй. Өнөөдөр би хүүхдүүдтэйгээ хичээлээ хийм. Ингэсгээд манай хүүхдүүд хичээлээ хийн. Дараа нь Соня дуудандаа явна. Маргааш Соня концерттай учраас өнөөдөр дуулна явна. Гэхдээ концертанд нэцэгчүүд энэ оруулахгүй байгаа. Хэрвээ ковид өгсөн тест өгсөн хариу байх юм бол очиж болно гэсэн. Хариу байхгүй бол оруулахгүй гэсэн. Тийм болохоор би тест өгөө байгаа учраас очихгүй. Маань хөр тест өгсөн. Гэхдээ маань хөр ажилдаа болохоор бас концертанд нь очиж чадахгүй байх. Хүмүүсгүй яаж бодчихоо вэ? Тиймэрхүү сонинтай. Ойрд хавар болоод гоё байна. Ажил нилээ их байна. Бодсон зорьсон юм их байна. Тэгээ хэр бүтэмжтэй байхыг сайн мэдэх байна. 4 сард ямар ч байсан та бүхэнд гоё мэдээд дуулгах ёстой. Тэр миний сонсон бүхэн бүтэх юм болол тийм болохоор шинэ блог хүлээж агаарай. Энэ удаагийн блогоор бол нэг хонд сонирхолтой юм ярихгүй байх би гэж бодож байна. Яг тэгэл сүүлийн үед баг бүх цагаа гэртээ өнгөрөөж байгаа. Марафоно гэртээ хийж байгаа. Урсгалны хичээлээ гэртээ явуулж байгаа гэд. Гэрээс нэг гарахгүй гэрээс гарах юм бол үсрээл дэлгүүр тэгээ сургуульд уулна л явж байгаа учраас ер нь бол миний л өдөр тутмын хийдгэл юмнуудаа болохоор та бүгд нэг сонирхолтой бол биш ба. Хэрвээ сонирхолтой санагдах юм бол энэ бүх ажлыг хөрнгээл өдөржингөө юу игээд байдаг гэж бодож байгаа бол миний айл ноднонгийн оруулж исэн нэг миний өдөр тутмын рутин илүү нэг нэртэй бичлэг байгаа дээр авцгаа тавьчих. Тэр бичлэгийг орж үзээрэй. Сонирхорой. Оросд 3 хүүхэдтэй 3 бага насны хүүхэдтэй ээж хүн өдөржингөө юу хийж яаж цаг өнгөрүүлдэг тухай
эндээс үзэж болно. Богд өнгөрсөн хичээлээс яриад одоо түр амарж байна. Амраад дуусгаар нь бид хоёр даалгавраа хийнэ. Нэр нь Таягийн талаар та бүхэнд ярьж өгөө. Тая сүүлийн үед амар ааштай болоод тэгээ нөгөө 2 насны синдром гэж байдсан шүү дээ. Тэр синдром нь эхэлсэн юм шиг байгаа манай хүүхд. Манай анхны хүүхд төр ч гэсэн гарч исэн. Сони төр ч гэсэн гарч исэн 2 насны синдром. Би тэгээд нэг хурц хүлээж авдаггүй байсан. За ингэж жаал гай болчих гээл. Гай болчих байх гээл ерөнхийд нь бол хайчдаг байсан. Гэтэ яг харагдах нь бол аргатна. Тэгсэн чинь Тая дээр сүүлийн үед нэлийн хурц илрээд байгаа юм шиг надад санагдаад байгаа. Яг тийм схин бол сайн мэдэхгүй байна. Тийм болохоор сүүлийн үед нэлээ хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой бага насны хүүхдүүд насны хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой юмнууд маш үзэж байна. Сонирхож байна. Тэгээ саяхан нэг айгүй сонирхолтой YouTube хөтэлдэг бүсгийн лекцийг сонсож байхад хүүхдийн тэр нөгөө синдром хөдөлсөн байгаа энэ үед нь ерөөсөө ингэж ганцаар ингэ уйлуулж орхиж юм эсвэл булан цогсоогоод хайж аргахдахгүй байж болдоггүй гинэ. Тэгэх юм бол хүүхдэд сүүлд нь аюул стресс болдог. Чика бум бум. Манай хүүхдийн дуу сурцсан. Тэ? Чика бум бум. Скажи, сайн скажи. Сайн. Хөрхөн шүү. Хойшоо шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Баярлалаа таарай. Скажи, битая. 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 Эч. Эч. Мама. Мама. Как мама? Эч. Хөрхөн үчи? Мама хайртай. Мама хайртай. Мама хорошая. Айшу. Айшу. Не какаша, а айшу. Любовь на то. Скажи пока-пока. Пока-пока. Баяртай. Баяртай. Нет, не уходим. За бичлэгээ үргэлжлүүлье. Та яг тэнд тоглож байгаа хооронд би ванны өдрийнхөө талаар яриа гэж бодож байна. Ванны өдөр буюу гэртээ спа хэрхэн хийдэг талаар. Маа нөхөр өнөөдөр жоох эртэрнээс учраас би уг нь орой хийх хэрэгтэй байсан боловч өглөө спагаа хийсэн байгаа өнөөдөр. Тэгээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр ерөөсөө арьс чангалах юм шойдгоор массаж хийдэг байгаа. Массаж хийхдээ зөвхөн одоо илүүдэлчэндээ хэсэг гэхгүй тийм үү? Бүх биеийн хэсгэрийг хийж болно. Энэ массажийг хэрхэн хийдэг, ямар үр дүнтэй, яагаад хийх ёстой, хийж болох хүн болохгүй ингээд бүх дэлгэрэнгүй заавартайгаа бичлэг маань одонжлоо орсон. Би энэ дээр линкийг авцраа тавьчих хэрвээ та бүхэнд хэрэгтэй бол. Тэгэхээр энэ шоудаг ерөөсөө арьс чангалах үүрэгтэй. Тэгээд цусны эргэлт сайжирснаар яах нь биеийн галбир илүү тийм чирэг гой болж ирдэг байхан те. Ерөнхий харагдах байдал гэсэн үг. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн тэр бичлэгээс үзчихээрэй. Тэгээд энэний дараа юу хийдэг вэ гэхээр үсэндээ ийм масл түрхээд шингэж явах хооронд нь
үйлчлэгээ үзүүлж авах хооронд нь массаж хийсэн ч болно шүү дээ. Би болохоор маслаад өрчээл энэгээр гэр орныхаа ажил хийгээл аяг шанаг угаагаад хүүхдүүд мөхтүүдээ хооллол иймэрхүү юм ийдэг тийм үү. Ядаж 30-40 минут болох хэрэгтэй ийм масл үрхэд. Энэ болохоор виноградных костичек гэдэг орсоор гэхдээ англиар болохоор ийм нэртэй. Монголоор болохоор ус үзмийн яснаас гаргаж авсан доос гэж орчуулж болно. Шингэн байдалтай. Зарим тоснууд coconut oil жишээлх юм л одоо энд байгаа shea oil эднэр чинь хатуу байдалтай байдаг тийм үү. Энэ болохоор шингэн. Учраас усанд дүрхэх, биед массаж хийх энтерт айгүй аятайхан айгүй ихтэй байдаг байхгүй. Тэгээд хамгийн гол нь арьсанд айгуугаа чийгшүүлдэг, үсийг гоё чийгшүүлдэг. Усны үзүүр хуурашаад байгаа нөхцөл дэмжлэгээ хийдэг. Би одоо яг энэ маслаар имчилгээ хийж байгаа. Имчилгээ эхлээд сар болж байна. Гэхдээ миний үсний үзүүр амар хуурашаад амар болсон байсны тайраад тэгээд үлдснийг арчилж байгаа шүү. Бүр ингээд салаалаад хуурайч үсийг бол тайрхаас өөр ямар ч арга байхгүй. За тэгээд нэгэнд бие арчилгааны юмнуудыг харуулаач гэсэн болохоор ийм ши бас хэрэглээд дуусж байгаа. Ши гэдэг нэртэй. Англиар бас ши гэдэг баг. Тэгээд санагдчихэв. Энэ досыг болохоор бас уруул хагарсан үед, ус хуурайсан үед, гидсний язралттай байгаа үед ерөнхийдөө жирэмсэн болоод хөрөөд хүүх язарсан, гидс язарсан бол энэ тосыг түрхэж тайвшруулж одоо юу яах боломжтой, зөөлрүүлэх боломжтой. За тэгээд хамгийн сүүлд юу хийх вэ гэхээр дүүшинд ороод үсээ угаагаад үсээ угаахта болж өгвөл натурал буюу хүүхдийн шампунаар угааж өгвөл зүгээр би болохоор өнөөдөр хүүхдийн шампунаар угаасан байгаа. Тэгээд ийм эрзинэн ийм юу помпа гэдэг орсоор нөгөө монголчууд нэг бомб тавих гэдэг байдаг шүү дээ. Тэгтээ бомб тавих гэдэг бол шилэн юм сав байдаг. Энэ болохоор эрзинэн сав. Ийм саваар яадаг вэ гэхээр массаж хийдэг, антицеллюлитний массаж хийж болдог. Гэхдээ хийж болохгүй хэсгүүд гэж бас байгаа. Эмзэг арьстай хэсгүүд, сугны дотор талын хэсэг ч юм уу, эсвэл гойны дотор талын хэсэг, ясанд те яс арьс хоёр хэд ойрхон байгаа хэсэг, одоо нэг юмний хэсэг, хавирганы хэсэг ч юм уу. Ийм хэсгүүдээр хийж болохгүй. Зөвхөн гуй, бүдүүн гуй, тэгээд өгцөг гидсээр хийж болно. Гэхдээ гидсний хэвлийн доод хэсгээр хийхдээ маш болгоомжтой хийх хэрэгтэй. Хэрвээ язралт байгаа бол энэгээр массаж хийж болохгүй. Тэгээд ванны өдөр мэдээж бас нэг хийдэг зүйл бол нүүр гүн цэвэрлэгээ. Тэгээд гүн цэвэрлэгээ хийсний дараа скраб хийсний дараа заавал маск чийгшүүлэх юм уу хүн сэргээх маск хэрэглэдэг байгаа. Энэ болохоор Clarence маск байгаа. Надад чийгшүүлэх одоо баг 3 жил хэрэгжилж ин тагсалтгүй. Тэгээд нэгэнд ванны өдөр гэдээ ярьсан учраас охид бүсгүүчүүдийн маань хамгийн их анхаарал татдаг, хамгийн их асуудаг зүйл бол хэрхэн биеийн илүүдэл хүснээс салах бай тээ. Би болохоор юу хэрэглэдэг байгаа. Пред хэрэглэдэг байгаа. Гэхдээ нөгөө нэг Venus-ийн юм зөөлөн саван шиг тийм одоо юутай глицеринтэй зориулалт юм насадкаг зардаг байхгүй юу. Одоо би шинэ авахгүй учраас харуулах боломжгүй ямар хуучиргаа харуултааш. Тийм болохоор шинийг хараа та бүхэнд харуулна ямар байдаг гэд та бүхэн зүгээр дэлгүүрт ороод хараад сонголт хийж болно. Өөр аргууд бас байдаг. Зарим хүмүүс wax хийдэг. Би болохоор дандаа татварх хэрэглэдэг байгаа. Тэгээд асуудаг учраас хариуллаа. Хит юм тиймний сэдв байж магадгүй, зарим нэгэнд таалагдахгүй байж магадгүй.
урьдчилан хийлээ. Усаа байнгун. Одоо дахиад 2 тавтамж хийн. Тэгээд юу ч гэсэн та нэг цалхаах хүндэлт. Ингээд энэ удаагийнхаа бичлэгийг дуусгах гэж бодож байна. Та бүхэн дасгал хөдөлгөөн байнга хийж байгаарай. Саяын та бүхний харсан дасгалуудыг хурдан темпэн дээр явж байгаа ч гэсэн юу яаж байгаа шүү. Аажуухан тайван хийж байгаа шүү. Тэгээ хамгийн гол нь нэг дасгалыг 15 удаа хэрэв 2 өөр хөл дээр юм уу 2 өөр гар дээр солбиж хийдэг дасгал байх юм бол яг адилхан тоогоор 2 талдаа гэсэн үг. Нэг хөлөндөө 15 байсан бол нөгөө хөлөндөө ялгаагүй яг 15 удаа. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг ингээд дуусгая. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Удахгүй дахиад блог оруулах байх гэж найдаж байна. Хэрвээ блог бичиж амжих юм бол шүнж хамаагүй суугаад монтажлаад оруулъя гэж бодож байгаа сүүлийн үед. Яг тэгвэл YouTube дээр жоохон итгэвтэй авах бол нэлээд итгэхгүй болсон юм санагдаад байгаа. Тэгээд та нартай бас үздэгт маш их баярлалаа. Хэрвээ subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай. Заавал дараарай. Улаан тавьж байгаа. Тэгээд удахгүй уулзцгаая.